байцгаана би Элига байна. Өнөөдөр би та нарт нөгөө зургийн дугуйнд явсан зургуудаа үзүүлэн бид 6 настайгаас хойш эхэлж явсан. Харин энэ миний анхны зураг. Энэ зүгээр миний чадварыг харсан зураг. Энэ миний анхных. Энэ. Юугаар дурсан? Гуашаар дурсан. Энэ гуашаар дурсан. Тэгээ дараа нь ингээд би хас банкын уралдаанд орохдоо юм нэг хөөрхөн зураг дурсан миний мөрөөдөл гэдэг сэдвтэй. Ойлгож байна. Би амтэн тийжих миний мөрөөдөл. Дараа нь би энийг харж дурсан. Тэгтээ ганцхан заасан. Харж дурсан. Бусдын өөрөө зохиосон. Юугаар дурсан? Гуашаар. Бас адилхан гуашаар. Дараагийнх нь бас энэ хар зураг. Миний хар зураг энэ жоохон хэцүү байсан. Тэгтээ гоё ярьж байгаа юм. Зурсан юм уу? Аха, балын арандагаар дурсан. Дараагийнх нь энэ. Тэгэхээр балын арандагаар дурсан цэцэг. Дараагийнх нь энэ ээжтэйгээ хамт би Disneyland орж байгаа юм зураг. Харин ч амар гоё халуун байсан шүү. Дараагийнх нь энэ үнэг. Энэ амар гоё зурсан. Юугаар зурснаа хэлээд яа. Энэ гуашаар зурсан. Би энэ үнгийг харж зурсан. Харин энийг би багшаараа эсвэл термин багшаараа термин би өөрөө хийсэн. Гоё Galaxy амттай. Энэ зураг би тэр нөгөө багштай зурх гэж авчирсан. Өнгийн өөрөө хийсэн. Үс мэснээр гоё уусан байгаа. Дараагийнх нь Ана Тэнжино. Имэгтэй хөхөд санаж байгаа тийм ээ Ана. Дараагийнх нь багш маань надад ингэ сэдв өг гээд ийм нэг хөдөө нутаг гээд зураг зурсан. Дараагийнх нь энэ бүргэд. Та нар Элиза мэдхэ? Тэнд муур гадсан штэ. Элиза Wonderland. Тэрний муур энэ. Нэ гоё. Дараагийнх нь энэ. Энэ гэхдээ нэг сэнэ. Энийг харах хэрэгтэй. Дараагийнх нь энэ. Багш маань надад найзууд гэдэг сэдв зураг гэсэн. Найзуудаа юу хийж байгаа? Хөдөө туслан очиж зугаалж байгаа. Туслан очиж зугаалж байгаа. Хөдөөгийн туслан. Дараагийнх нь энэ хоёр шувуу. Ямар шүү? Мэдгээд багш маань зурсан. Ямар шүү энэ? Аяалаа. Тагс илүү окей, тагс шээ. Тагроо. Дараагийнх нь энэ. Багш маань намайг харуулж зурсан. Дараагийнх нь энэ. Багш маань зурж өгсөн. Би тэгээ өөрөө будсан. Монгол ууд. Дараагийнх нь энэ. Энэ зүгээр хар зураг. Би тэр нөгөө гоё ингээд анхны ийм уусгалтай ийм зураг. Би хадын харж зурсан. Гуашаа. Дараагийнх нь энэ. Анхны ийм цацалт үүсгэсэн. Подкаст цацсан юм уу? Ийм анаш. Цацалт үүсгэсэн. Дараагийнх нь энэ. Энэ зураг би өгнө зурхыг амар хүсчихсэн. Яа тэгээд энийг амар амархан. Тийм болохоор энийг амар зурхыг хүсчихсэн. Тэгээ гоё зурсан юм шүү. 9 сарын 5 миний төрсөн өдөр. Тэгээ найз маань ингээ 9 сарын 4-нд надад зураг төрсөн өдрийн бэлэг өгсөн. Дараагийнх нь ийм алим 3 шиг алим 5 дээр 3 шиг алим. Чи харж байгаа зурсан юм уу? Алим харж байгаа. Тий, харж байгаа зурсан. Гуашаар. Дараагийнх нь давхарсан аягнууд амар гоё харагдж байгаа. Яг л жинхэнэ юм шиг. За, би тэр аха 3D юм шиг. Дараагийнх нь юм чи бас 3D юм шүү. Аха. Гэтэ нэг амар 3D биш ээ. Жохон муудаас 3D. Дараагийнх нь би тэр нэг энэ жилээс анх тэгээд жоохон мартсан байж магадгүй гэ багш маань надад жоохон амархан зураг өгсөн.
Тэгээд энэ нь тэр нөгөө хар зураг харж зурсан. Энэ хоёрын өөрөө зохиосон. Тэгээд энэ ярин би харж энэ гэрийн даалгавар тэгээд энэ би тэр нөгөө гоё ингээд сургуулиас маань ингээ уралдаан хийсэн. Тэгээд уралдаандаа зориулаад ийм говийн тухай зураг зурсан. За энэ юм дуслаа. Дараагийнх нь тада би энэ дэвтэрнээс ганцыг л үзэлчихье. Ийм гоё. Хамгийн гоё 3D зураг нь. 3D юм уу? 3D юм шиг харагдаж байгаа үстэй. Тийм би. За. Дараагийн нь ийм бас уусгалтай. Зурж сурсныхаа хойно. Юугаар дурсан? Гуашаар. Энэ нь хар хөнгө хандагаар энэ харин гуашаар. Дараагийнх нь энэ миний дэвтэр дээр зурсан анхны зураг. Амар гоё болсон. За тэгээ дараагийнх нь энийг үзэлчи. Амар гоё болсон байгаа. Юугаар дурсан айлг? Өнгийн хандагаар дурсан. Бас ийм гоё ингээ уусгалт хийсэн чинь багш маань надад ер нь барыг туслаагүй. Дүүн дээр л байгаа юм туслаа. Дараагийн нь миний хамгийн анхны өнгөт зураг. Хамгийн анхны. Усан бодог аа биш. Өнгийн хандаа. Хөрх болсон байгаа юм. Би тэгээд жоохон ингээ 3-4 дахь зурган дээр жоохон иймэрхүү юм дурсан. Жаахан сэдв нь юу яа? Сэдв нь нар сар 2. Харж зурсан юм уу чи зохиосон юм уу? Харж зурсан. За би танад хамгийн сүүлд зурсан зураг харуулъя. Арилгүй бодгаар зурсан. Харж зурсан юм уу? Тий харж зурсан. Ямар сэдвтэй зураг вэ? Сэдв мэдв гэж барыг байхгүй яа. Сэдв байгаад л хэлдэг. Мэдгүй. Тэгэл ингээ зураг гэж багш манад өгсөн. Ийм зураг харуулад. Дөрөөр зураг. Арилгүй бодгаар зурсан. Акрилаар зурх, гуашаар зурх хоёрын өөрөө. Акрилгаар зурх нь ингээ 4-5 хоног ингээ норгосон ч арилахгүй. Харин гуаш нь ингээ 4-5 хоног норгосон ч жоохон арилаа жоохон муухай болдیں۔ Тэр нь ялгаа. Өнөөдөр та нарт бас би нэг гоё зураг багш маань ингээ нэг удаа гэрийн даалгавар өгөөд чанхаад юу үзнэ хамгийн сайн мэддэг зүйлээ зураг хийн би юм шанхаа таавар зурсан. Амар өндөр Харж зурсан юм уу? Үгүй өөрөө нүдэн дотроо төсөөлөө зурсан. Бас тийм даалгавар байдаг. За бараг энэ хамгийн харж зурх юм байна уу? Төсөөл зурх юм байна уу? Тэр нэг юу илээ? Alice in Wonderland-ийн мөр нь штэ. Тэрийн одоо гуашаар дурсан. Өмнө нь хандагаар дурсан, одоо гуашаар дурсан. Амар харагдаж байгаа юм. Бэжинхэн юм шиг харагдаж байгаа юм. За. Мэм ялгын нэг дахиад нэг хараа яг уртаа байлаа. За. Нүдийн Вау. Хаталт нь ямар зураг? Атаха. Бүгдээрээ дүүрсэн дэвтэрнүүд юм уу? Бүгдээрээ дүүрсэн. Эцэг солонгос яваад ирээд би жахан ойлоныг болсон л да. Яасан гинэ? Ойлоныг болсон. Юу болсон? Санаад. Юу болсон? Ойлоныг. Ойлаад. Яс. Ойлаад. Ойлгоног гэж үгсэн үгүй. Тэгэл ойлгох үг байхгүй юу? За зураг тайлбарлал ямар учиртай? Ингээд за ээж маань ингээ гадаадаас ирж байгаа. Хоёр чимдамтай. Надад нэг нь авчирсан. За
За тийм энэ манай гэрийн байдал би 90 левел ингээд гуашаар төсөөлж зурсан. Энэ юу манай гэрийн байдал. Зүг. Диван, гал тагоо, Тэгэлэг нэг хаана юм? ээж. Уи. Тэгээд ер нь бараг энэ хамгийн сүүлч харагдаа. За үтэнд баярлалаа. Биштэй.